2 дугаар сарын 26-ны өдөр буюу өчигдөр болсон үйл явдлын мэдээг Ньюсмийн тавилан хүргэж байна. Нийслэлийн засаг дарга газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захирамж гаргаж, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас албан бичгээр ирүүлсэн саналын дагуу 37 иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын газар эзэмших ашиглах эрхийн хугацааг сунжээ. Улсын хурлын дарга инх бол Япон улсад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд өчигдөр Чибагийн их сургуулийн дэргэдэх байгаль эрүүл мэндийн шинжлэх ухааны төвийн үйл ажиллагаа болон шинжлэх ухааны ирээдүйн ордонтой танилцжээ. Ажил дээрийн яамны төрийн нарийн бичгийн дарга нэмхүү Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн эрдэс баялаг түүхийн эдийн иж бүрэн санаачлаг хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс урт нэртэй хуулийн өөрчлөлтөнд хориг тавихыг хүссэн загтлыг өчигдөр Монгол улсын ерөнхийлөгчид хүргүүлжээ. Нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжид хурал болж 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн тайлан болон 2015 оны төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцжээ. Баянзүрх дүргийн засаг даргын санаачлага иргэдийн саналаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан 150-аас 200 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга 2014 оны Монгол улсын шидэг барилгаар шалгарчээ. Ерөнхийлөгчийн тамгын газар, засгийн газар, шинжлэх ухааны академи, иргэний нийгэм төрийн бус байгууллагууд хамтран ноён уудлын эргэн тойрондох асуудлаар нээлттэй хилцүүлэг өрнүүллээ. Бэлгийн толын шөнийн 8-ны бэлэгцэн өдөр өчигдөр тохиож Андан хэдүүд хөл хөдөлгөөн ихтэй өнчлөө. Соёл урлагийн их сургуулийн дүрслэх дизайн урлагийн сургуулийн оюутнуудын Метаморфос нэртэй үзэгдлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлттэй хийлээ.